Өнөөдрийн хичээл бол нислэгийн саатал болон цуцлалтын үед хэрэглэх англи хэлний хэллэгүүд. Бид нисэх онгоцны буудал дээр асуудлаа хэрхэн зөв илэрхийлэх талаар сурах болно. Хамгийн түрүүнд нислэг хойшлогдсон тухай мэдэгдэхдээ My flight has been delayed гэж хэлнэ. Delayed буюу саатах, хойшлогдох гэдэг үгийг анхаараарай. Саатал хэр удаан байхыг асухдаа How long is the delay expected to be гэж асууж болно. Энд expected гэдэг нь ямар нэгэн зүйл болох төлөвийг хэлж байгаа юм. Хэрэв нислэг цуцлагдсан бол I would like to rebook my flight буюу нислэгээ дахин захиалмаар байна гэж хэлээрэй. Нислэг цуцлагдах нь хэцүүч. Rebook хийх нь хамгийн зөв сонголт юм. Нөхөн олгоор буюу compensation гэдэг үгийг ашиглан Am I entitled to any compensation гэж өөрийнхөө эрхийг асууж болно. Энэ үгийг заавал тогтоож аваарай. Урт хугацааны саатал гарвал Can I get a meal voucher гэж хоолны талан асуухаа мартав. Энд voucher гэдэг нь талан эсвэл эрхийн бичиг гэсэн утгатай. Хэрэв шөнө хонох шаардлага гарвал Will the airline provide accommodation гэж байр асууна. Онгоцны буудал дээр хонох хэцүү тул заавал агаарын тээврийн компаниасаа тусламж хүсээрэй. Эцэст нь хэрэв та явхаа болохоор шийдсэн бол I want a full refund гэж хэлж болно. Энд refund гэдэг нь мөнгөө буцааж авахыг хэлнэ. Баяртай.